цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд шинэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цааш шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 гэсэн долгион дээр эрхэм сонсогч та гэрэлтмээ сонсох боломжтой бол мэдээж 3W1045 цэгмэн гэсэн захим хуудасаар бас сонсох боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар та биднийг бас лайв стримтэйгээр яг одоо бас үзээрэй гэж уриалж байна. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг Баясаа Цаам хоёр нь хүргэж байна. Тэгээд өнөөдөр мэдээж талархдаг гэр бүлийн талаар гой сэдвээр ярилцсан. Тэгэхээр 1146 104 5 гэсэн дугаарыг сонсогч таны өмнө үргэлж нээлттэйгээс гадна лайв стрим дээр та хэд маань одоо гой зүрхээ дараад шеэрэ хийгээд за тэгээ гой сэтгэлдээ хуваалцаад яваарай. Цаамаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За ингээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр дахиад эргээд сонсогч үзэгч нартайгаа уулзж байгаадаа баяртай байна тий. За тэгээд манайхан анзаарах юм бол гэрэлтэн хөтөлбөр маань мэдээж гоё цэцэг жимс болоод ороод ирж байгаа. Миний их чинь цэцэг нь жоо орж ирэхгүй байна үгүй юу? Хаана явна? Хаана явна чи минь гэдэг шиг тий. За яг зүгээр. Тэгээд өнөөдөр гоё талархдаг гэр бүлийн талаар ярих гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар амьдралдаа ингэж ярьдаг штэ. Бид нар гэр бүл эвтэй байх нь одоо нэг олон зүйл эсвэл нэг их зүйл эсвэл маш том зүйлээ шалтгаалдаг юм аа. Өдөр тутамдаа биенийхээ одоо хийж өгж байгаа зүйлсэд тий талархаж сурах нь ерөөсөө гэр бүл эв найртай байх, биетэйгээ ойр дотн байх боломж байд юм аа гэдэг нэг гоё үг байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор өнөөдөр хэрвээ танаа гэр бүл тий талархдаг бол хэрхэн яаж ямар талархлын зүйлсийг одоо нөхөртөөгөө их нэртэйгээ за тэгээ хүүхдүүдтэйгээ хуваалцдаг вэ? Талархдаггүй юу? Яагаад бас талархдаггүй вэ? Талархах зүйлс эсвэл талархах шалтгаан олдохгүй байна уу тий? Тэгвэл өнөөдөр талархах шалтгаануудыг хамтдаа бас бий болгоё. Тэг гэрэлтүүлээ гэдэг ураатай гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань мэдээж одоо биенээ дэмжих тий эерэг зүйлийг түгээхийг зорддог учраас өнөөдөр цаамаа битээр нь талархдаг гэр бүлийн талаар жишээ кейстэйгээр сайхан сонсогч тантай ярилцмаар байна. За тэгээ сайхан меншн хийгээд яваарай. Тэгээд давхар хажуугаар нь зүрх лайка давхар дараад яваарай гэж урьж байна. За одоо найзуудаа ч юм уу таньдаг хүмүүсээ ч юм уу меншн хийгээд явъя тий. За цаамаа ярьчих. Би меншн хийгээд. За би нэг жаал яриад та нэг жаал меншн хийгээд тийм. За тэгээд мэдээж талархал гэдэг бол хүний амьдралд маш их ач тустай нөлөөтэй. Бид нар амьдралынхаа одоо тий сөрөг асуудлуудыг эргээр олж харахад талархал гэдэг маань яг л одоо тэр шинэ хүч шиг шинэ одоо тий сэлбэж байгаа бие махбодыг бидний тийм гоё утга төгөлдөр болгодог зүйл. Талархдаг хүн цаанаа л нэг тийм сэтгэл зүйн хувьд ч тэр бие махбодын хувьд ч тэр их эрүүл байдаг юм шиг, эрүүл амьдрах боломж бүрддэг юм шиг санагддаг штэ. Миний нэг ихч тэгж хэлжсэн. Хамтдаа ууланд алхаад ясныхаа дараа би ч одоо зүрхэндээ их баярлдэн штэ. Зүрхмэн чамд баярлаа. Намайг ийм гоё агаараар амьсгалуулж, ингэж гоё амьдруулж байгаад баярлаа гэж хэлхийг сонсоод аахгүй. Дуу байхгүй байх гэж хэлсэн байхгүй. Дуу байхгүй. Дуу байхгүй гэж байна. За найруулагч маань орж ирээд гоё дууг нь янзлаад өгөөрэй. Би тэр нь бас зарим дээр нь чадахгүй байгаад байна. За тэгээд ямар ч байсан тэгэж бас хэлжээсэн. Тэгээд талархдаг яг тэр зүрх сэтгэл одоо тэгээ бидний бүхэл бие махбодтой ингээд талархна гэдэг чинь аюу чухал байгаа шүү дээ. Ямарсан радио дээр бол явж байгаа хаа лайв дээр маань бас явахгүй байгаа ч гэсэн. Тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээ ярьж илээ. Тэгээ бодож шүү. Тэгээ. За тэгээд Даваасран баяр маань болохоор сайн уу хоёр сайхандаа өдрийн мэнд гэж байна. За саунд дээр нь дуугаа нэг шалгаад үзээд саундаараа нэмэтгэхээрээ. За цаамаа тэгээд мэдээж өнөө өглөөнөөс эхлэе гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо өдөр тутмын амьдрал өглөөгөр маш гоё эхэлдэг те өглөөний нар мандж байгаатай адилхан бид нар бие биендээ сайхан амарсан уу гэдэг үгээр бие биенийг одоо бараг сэргээж идэг штэ. За тэгээд дараа нь өглөөний цай бэлдээд өгсөн байгаа бол эсвэл хин нэг нь сэтгэл гаргаад ямар нэг үйлдэл хийсэн байгаа бол баярлалаа талархлаа гэдэг. За өнөө өглөө за эсвэл бүр арай жоохон хойшлуулад өчигдөр орой одоо хайртай хүмүүстэй ямар талархлын үгийг хэлсэн бэ, хуваалцсан бэ? Энэ талаараа манайхан сайхан бичээд те за магадгүй 1146 104 5 дугаарын утсаар холбогдоод ороод ирээрээ гэж урьж байна. Тэгээд холбогдоод энэ талаар гоё ярилцъя. За тэгээд мэдээж өчигдөр өнөөдөр яаж юуны талаар одоо хуваалцсан, яаж талархсан бэ гэл ингээл ярих юм бол олон зүйл байна л да. Надад бол орой гэртээ хараад
нөхөр тойрын хин ир тарьсан ч юм уу те эсвэл хүүхдүүдийн маань хин ир тарьсан ингээл хоолоо хийчдэг. Тэгэл хоолоо хийхэд бол ерөөсөл маш гоё зүйл нь юу байдаг вэ гэх юм бол хин нэг нь хийчихэж байгаа учраас нөгөө хэд нь ингээд чин сэтгэлээсээ идээд тэгэнгүүтээ одоо талархлаа илэрхийлдэг. Өчигдөр манай нөхөр арай эрт надаас төрүүлээ очсон учраас юу яасан байсан. Маш гоё амттай бүр цовын хийсэн байсан. Тэгэл орой юу яагаад те хоол идэхгүй дээ гэл ингээл бодож байгаа хэрнээ ичгүй тэгэл нөгөө нэг гоё амттай учраас хоолоо идчихэж байгаа байхгүй. Тэгэл эзнийхээ дараа мэдээж багхан шиг идья гэж хэлээл те бэлдэж идчихэл эзнийхээ дараа мэдээж баярлаа те үнэхээр амттай хоол байна гэл хэлэнгүүт одоо миний хийснээс давалгаалаад одоо хүүхдүүд ч гэсэн баярлаа гэж босож яваад өөртөөхөө аягийг угаад ойр орчноо цэвэрлээд байж байгаа нь л одоо маш гоё байсан. За дуу маань ороод ирж юу манайхан сайхан бичээрэй. Даваасран баяр маань дуугаа гэсэн байна. Сая дуу ороод ирсэн байх хэвээр. Тэгээд өнөөдөр талархдаг гэр бүлийн талаар гэрэлтмээрээ ярьж байгаа. Тэгээд дуу сая ороод ирсэн дээ. Дуу сонсогдохгүй байна гэж дахиад чалгаад бичээд өгөөрэй. Тэгээд талархдаг гэр бүлийг одоо эмэгтэйчүүд тэгвэл бид нар өөрсдөө яаж одоо бий болох вэ гэдэг маш чухал байгаад идэг штэ. Тэгээ эмэгтэйчүүдээс энэ хэрхэн яаж эхэлдэг вэ? За тэрнээс өмнө тэгвэл цаамаагаас асуумаар байна. Одоо талархахгүй байгаад ах юм бол тий. Одоо миний хийсэн зүйлд эсвэл хин нэгнийхээ хийсэн зүйлд талархахгүй байгаад ах юм бол тэнд одоо ямар зүйл уур амьсгал ч юм уу те ямар зүйл бий болдог вэ? Талархахгүй байхлаар мэдээж яг нэг хүний хийсэн зүйлсүүдийг одоо үнэлэхгүй тий хийсэн зүйл одоо ээж маа л тэгж хэлдэг гэсэн юм баг хтал их л ээжтэй талархдаггүй л байсан юм шиг байна. Гэрээ ажил чи ер нь тэгээ ямар хийсэн нэр байх вэ штэ заралтай тий тэгэл өдөржингөөл ингээл зөндөө зүйл хийгээд л багт нь тэр зүйлд нь ваа хийцэн байж тээ баярлаа гэж хэлдэг хүн байхгүй л байдаг байсан юм бэлгүүл гэж бодчихоо. Тэгэхээр зэрэг эн чинь юуг эргээд хэлж ийн гэхээр зэрэг юугүй байгаад байна тий хүний хийж байгаа зурсгалыг үнэлэхгүй байгаад байна. Тэр маргааш хийх урам зориг нь мохоочод байна. Хүүхдүүд хүртэл тэгдэг штэ. Яг хийх гэж хахад л тэрийг хийгээ хэлж хэрхэмээргүй санагдах юм аа. Тэр ч яг өсвөр насны хүүхдээ. Тийм бид штэ. Яг дууг язлах чаах чинь на дуугаа гэдэг тэр зэрэг дуу надаа хаанаага болоо гэдэг шиг тийм. За одоо дуу маань яасан бол нэр? Дуу маань зүгээр болсон байна гэж байна. Баярлалаа. Таваас баяр та тий. Сайхан бичээд өгж байгаад хамт байгаад үнэхээр баяртай байдаг шүү. Тэгээд эмэгтэйчүүдэд дэмжиэд гэр бүл дөрөнд цаамаа битэр судалгаа 71-ээр нэг гоё зүйлийг ярьсан. Тэр юу вэ гэх юм бол гэр бүлийг бат бэх байлгах гэж ярьсан тий. Тэгвэл эсэргээрээ өнөөдөр гэр бүлийн төлөө гэр бүлдээ одоо сайхан байхын төлөө эмэгтэйчүүд бас туршлагаа хуваалцдаг. Эмэгтэйчүүд боломжоо хуваалцдаг. Эмэгтэйчүүд бие биендээ арга замыг хэлж өгдөг. Тэр нэг үе таалгыг нээдэг цаг маань гэрэлтэн байгаад байгаа. Тэгээд талархлын талаар ярьж байгаа шүү. Одоо дуу орж ирсэн дэр гэс хэлж өгье те. За тэгээд гэрэлтэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаарай бас те гэрэлтүүлэх шаардлагатай тэр олон бүсгүүчүүд бидний эргэн тойронд байгаа учраас тэдрийгээ сайхан таг хийгээд меншн хийгээд уриалан дуудаад эсвэл юугаа сайхан нэвтрүүлгээ шеэрлээд ингээд өгч бас болно шүү гэж. За одоо зүгээр энэ баярлаа талархаж амьдрал үнэхээр сайхан шүү баярлаа хайртай шүү хоёроо. Сая дуу байхгүй байх оронд бид хоёр юуны талаар ярьсан бэ гэхээр зэрэг би нэг талархдаг ихчийн талаар ярьсан. Тэгээ тэр ихч маань яадаг вэхээр өөрийнхөө бүр те гоё амьсгалуулж байгаа, гоё агаарлуулж байгаа эд эрхтэндээ хүртэл талархдаг. Тэнгүүтээ би ч одоо ингэчтэй штэ гингүүтээ зүрх минь ээ чамд баярлаа. Намайг сайхан ачааллуулаад амьсгалуулаад эрүүл амьдруулж байгаад баярлаа гэд тэгэж хэлж яхад нэрээ нүд нэгдэжсэн баггүй. Тэгэхээр зэрэг өнөөдрийн гэрэлтэн нэвтрүүлгийг ч гэсэн бусад эмэгтэйчүүдийн маань хувьд тэр нүд нь нэгдсэн агшин байгаасаа хэрвээ магадгүй хизээний нүд чинь нэгдсэн болвол нь тий өөр яаж бас яг талархах вэ гэдгийг хэлж өгөөсэй. Өнөөдрийн нэвтрүүлгийг би бүр бодохдоо ингэж бодсон шүү дээ. Талархлын худаг. Бид нар худгаас чинь очиод усаа дуусахаар усаа авдаг шүү дээ. Тэгэхэд тэндээс усаа аваад амьдралаа залгуулдаг. Яг тэрнтэй адилхан биднэрт яг ийм худаг гэж байвал талархдаг худаг байгаасай. Бидний амьдралд байхгүй байгаа зүйлийнхаа төлөө хүртэл талархах нь тэр жинхэнэ талархлын мөн чанараа гэдгийг бас харж ирсэн байхгүй. Тэгээд нэг хэсэг яг тэгэж залбирчээснаа сандгийн. Тэгэхэд нөгөө хоёлаа түрээсийн байраар айгүйх ингээд явдаг залуу гэр бүлүүдээс учраас тэгээд тун удахгүй биднийг айгүй те өөрсдийн гэсэн гэр оронтой болгохчоо учраас баярлаа. Байхгүйсэн тэр үед. Гэхдээ ирээдүйд ирэх учраас гэдэг ингээд талархаж хүлээж авангууд төхөрлөг хараад ёо хэдэн жил ингэж түрээсэлж амьдрах юм бэ
гэж асуухгүй, гэж гомдлохгүй, тэ нөгөө түрээсэлж байгаа байраа харин ч өөр юм шиг гоё юм итгэмжтэй ингэж хандахтай айгу нөлөөлсөн юм шиг санагдчихж шít. Тогтчуулаад гоё цэвэрлэл тэ удахгүй өөр юм гэсэн гэрте олчвол энээс гоё амьдрандаа тэгээд гэрийг маань үг учраас баярлаа гэл байхгүй зүйлдээ хүртэл талархах чинь бас айгу чухал юм байлээ. Тийм шүү. Би болохоор бүр тэгдэг байсан шít. Ингээл гэр бүл болоод тэгэл нөгөө эрэгтэй хүмүүс чинь нэг юм магтаал, талархал, бахархал гэдэг тэр гоё үгсээр нөгөө босгон байгуулагддаг гэж яриад идэг шнэ сэтгэл зүйчид. Тэгээд тэрийг мэддэггүй байхдаа би бол тэгдэг байсан. Хүүшээ, чиний л хийх ёстой ажил үсттэй. Тэ тэгэл унтраачдаг байсан юм билий. Тэгээд сүүлд харин яг энэ талаар ингээд мэддэг болоод тэ хүмүүсийн ярьж байгаа ингээд хэрэгжүүлэх ёстой арга замуудыг мэдж сурч эхлээд тухайн үед нөгөө нэг өөрийгөө нэг гоё эмгтээчүүдийн сургалтанд суусан. Тэрэн дээр тэгсэн чи яг Тэмүүлэн багш маань Тэмүүлэн гэдэг сэтгэл зүйч багш одоо бүр нэрийг хэлж хагаад талархлаа илэрхийлмээр байна. Тэн дээр бүр ингээд юм дадлага ажил, дасгал ажил ингээд хэрэгжүүлээл дараагийн сургалтын дээр ирэнгүүт за энийг яг яаж хэрэгжүүлсэн, чамд ямар байсан, нөхөрт чи ямар байсан гэх ингээд асуудаг байсан байхгүй юу. Тэгээд яг тэр сургалтанд суугаад хэрэгжүүл үзээ тэр болтол би чинь тэр чинь нэг 2008 9 он байсан юм уу? Тэр үе болтол би ингээд нөхөртөө чиний л хийх ажил штэ би ч гэсэн ажиллаа чамаар ял яхгүйгээр хийж л байгаа үстэй гэдэг байсан чинь тэгээд талархаад ихэлсэн чинь амьдрал бүр маш олон өөрчлөлтүүд гарсан. Тэгээд яг ингээд гэр бүлийнхаа төлөө ингээд тэ ажил амьдралаа зохицуулаад маш сайн хичээж агаад баярлаа гэд хэлэхэд нөхөр бол анх ингээд бараг зочирдоод чи юу болцсон тэ цаасан малгай өмсгөөд гээд хатагдчихсан байхгүй. Тэгээд үгүй энэ чи яг ингээд үнэн миний ингээд чин сэтгэлээсээ хэлж байгаа үг юм аа. Би ингээд ийм зүйл ингээд сурсан юм аа. Ингээд урд нь бол чиний л одоо хариуцлага, миний л хариуцлага гэдэг байсан юм байна. Үгүй юм байна тэ хоёр биендээ ингээд шилжийя гэд. Тэгэл гоё зугаалгаар манай хүн чинь ингээл айгүй юм сэтгэлээсээ хагсаа бүтэнсээ болохоор лагаар салханд гараа гэл тэгэхээр тэр үед ихэл цтай юм шиг байсан чинь гээд гоё цаг гаргаад гэр бүлийнхэнтэйгээ хүүхдүүдтэй ингээ гоё юм үзүүлж аваад баярлаа гэд ингээд хэлц сурсан тэр үед бол. Тийм штэ. Нөгөө юмыг угаасаа ингэж л хийх ёстой гэж харах нэг өөр. Гэтэл энийг ингээ хийхгүй ч гэж бас болох байхгүй тий. Ёстой гэдэг нэг энэ үг бидний нэрээ заримдаа сохлоод идэх шүү. Айгу хатуу болгодог тий. Харах ёстой юмыг харахгүй болгоод тий. Чи угаасаа л над хоолоо хийх ёстой штэ. Чи угаасаа л ажил хийгээ бидрийг хийжих ёстой штэ. Чи угаасаа л надад сайхан хандах ёстой штэ гэдэг энэ үг өөрийг маань бас айгу хорлоод байгаа байхгүй. Нөгөө үнийг маань гомдоогоод өөрийг маань хорлоод. Тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн сэдвээс болоод энэ нэг ёстой штэ. Угаасаа л тех ёстой үсттэй гэдэг энэ те муухай дуу хоолойг энэ муухай хандлагыг таслан зогсоё. Авч хаяа. Тий, авч хаяа. Тэгээ бүр байхгүй болгоё гэдэг шиг. Тэгээд ингэдэг юм байна. Ерөнхийдөө нөгөө гэр бүлд талархах мэдрэгдэх нь одоо нэгэндээ талархдаг байх нь маш олон талаараа ингээд гоё, сайн, эерэг, зөв зүйлсийг авчирд юм байна. Юу вэ гэсэн чинь хосуудын хоорондын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тэгээд би биендээ сэтгэл ханамжтай байх юм бол нөгөө нэг сөргнүүдээр харах нь багасна шүү дээ, тий. За тэгээд сэтгэл зүйн одоо стресс тэр асуудлуудыг бас бууруулж идэг. За тэгээд үргэлжил хандаа үнэлэгдэж байгаа тэр гоё мэдрэмж нь өсөж идэг байх юм байна. Мэдээж харилцааг илүү доктортой болгодог. Тэгээ эцэг их гэдэг тэр нөгөө нэг тий талархал эцэг их байхынхаа талархал ч гэсэн нэмэгддэг юм байна. За тэгээ илүү аз жаргалтай болдог, илүү сайн аав ээж болдог гэсэн. Одоо жишээлх юм бол бид нар эхнэр нөхөр гээл би биендээ ингээл явж яснаа тий би биендээ талархаад ирэхэд тэрийг харж байгаа хүүхдүүд одоо ээж аав нь ингэж болно шүү болохгүй шүү гэж хэлэхээс илүү аав ээж би биендээ нөгөө нэг сайн хандж байгааг хараад илүү сайн одоо ээж аав болох тэр магадлал бол 100% өсдөг. Ийм гоё давуу тал байх нь шүү. Тийм шүү. Хоёулаа хязгаарлалт гэрэлтэн дээр үлээ психохөн гэдэг бол яг л тэр гэрлэн дохиотой адилхан тий. Яг ингээд хажуугаар нь олон хүн явж байхад олон хүнд хүрэх боломжтой, олон хүнийг бас зохицуулах боломжтой. Тэгээд та нар заримдаа ингэж анзаардгүй, басаагч анзаардгүй. Жишээлбэл би ингээд айгу урваагаад, би айгу ийм тий сөрөг байхаар гэрээ уур амьсгал бас дагаад тийм болчихдаг юм шиг. Яг тий. Тэгэхээр бүсгүй хүн бас яг тэр гэр бүлийн уур амьсгал ямар байх вэ гэдгийг гол нөлөөлдөг энэ амийн сүнс бас байгаад байгаа байхгүй. За, амийн сүнс гэж бодъё л та. Тэгэнгүүтээ хідүүлээ ингээл те нөхөр маань хийсэн зүйл, хүүхдүүд маань хичээж байгаа зүйлийг болохгүй. Бороо. Өшөө л ихтэй хичээх хэрэгтэй. Өшөө дахиад боломж байна штэ чи. Дайчлалтаа өөрийгөө гээдэвэл энэ гэр бүлийн уур амьсгал юу болох вэ те. Харин тэрний оронд хийх ёстой ч гэсэн хийсэн зүйлд нь вау баярлаа. Чи ингэж хийснээс болоод энийг айгүй гоёэр ингэж мэдэрч шүү те. Айгүй гоё үн цэнтэй зүйлийг хүлээж авч шүү гэд хэлэхэд тэр хүмүүсийн бас хүлээж авж байгаа байдал, харилцаа тэр зүйлсүүд ингээд бас өөр болдог. Өөр болдог. Нөгөө тэгж яриад байдаг шээ. Хэлж байгаа арга барилаа өөр болгох гэх тээ. Тэгээд хэлж байгаа арга барилаа өөр болгохын тулд яалтч гэнөө тархинд бодлоо дахиад өөр болох хэрэгтэй гэдэг шээ. Яг тэндээс ингэж өөрчлөгддөг юм байлээ. За Даваасран баяр маань байгаа бүх зүйлдээ талархаж амьдрадаг даа гэсэн бол
хэцүү бэрхшээл бүрийг ямар ч бэрхшээл стрессгүйгээр даван туулаад гарч байгаадаа талархаж амьдардаг гэж байна. За бусдад тэгвэл те өөртөө яаж талархдаг вэ? Гэрийнхэн хань ижилдээ юу гэж талархдаг вэ? За үр хөвгтдээ ямар талархлын үгсийг те талархлын тэр гоё хандлагыг харуулдаг вэ? Гэрэлтмээр би тэгэхэд нэлээ өмнө нь хэдэн удаагийн сургалт уулзалтыг зохион байгуулж байсан юм. Тэгээд нэг фокус бүлгийн сургалтын дээр би тэгэхэд зөвхөн эмэгтэйчүүдийг аваад 6-7 хоног өлөө гээд өөр сэдвээр явж байхад яг нэг тэр талархалтай холбоотой маш гоё нэг загтал бичих даалгавар бид нар өгч явуулаад тэгээд нэг бүсгүй маань бичиж ирж ирсэн. Тэгээд тэр жижигхэн зурвасыг би бас уншаад өгье. Ингэсэн тэр маань сайн байна уу? Би нэг үе өөрийгөө маш их ганцаардсан, хаягдсан эмэгтэй гэж боддог байсан. Нөхөр маань надад анхаарал хандуулдаггүй, цаг гаргадаггүй, намайг хайрлахаа болцсон гэж би дотроо байнга бодож гомдлдог байлаа. Гэхдээ хамгийн сонин нь би гомдлох тусам тэр хүн надаас улам холдож байгаа юм шиг санагддаг байлаа. Ярьсан ч сонсохгүй байгаа юм шиг, чи надад цаг гаргаач гэх тусам зүхтаад байгаа юм шиг санагддаг байв. Нэг өдөр би эмэгтэйчүүдийн уулзалт сургалтанд бүр цаг гарган ирсэн юм. Тэнд өөрийгөө хайрлах тухай, өөрийнхөө үн цэнийг олох тухай сургалт орсон. Тэр үеэр би сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авсан. Тэр надад эхний ээлжинд хэрэгжүүлэх, туршиж үзэх маш энгийн нэг зүйлийг санал болгосон юм а. Тэр юу байсан бэ гэвэл та 21 хоногийн турш юунд ч битгий гомдол. Ханыхаа хийж өгч байгаа зүйлсийг нь бодоод өдөр бүр ямар нэг зүйлд нь таларх, баярлаа гэж хэл гэсэн юм а. Эхэндээ би итгээгүй л дээ. Ингээд л өөрчлөгдөн гэж юу ахав те. Тэгсэн ч гэсэн би оролдоод үзье гэж шийдсэн. Эхлээд маш жижиг зүйлдер баярлаа гэж хэлж эхэлсэн. Гэр бүлийнхаа төлөө шаргуу ажилдагт чинь баярлаа. Өнөөдөр хүүтэн анхаарал тавьсанд чинь баярлаа. Гэртээ эрт ирсэнд би үнэхээр баяртай байна гэл. Мэдээж ихний өдрүүдэд юу ч өөрчлөгдөөгүй л дээ. Гэхдээ би өөрөө арай илүү зөөлрч байгаагаа өөрөөсөө ч нөхрөөсөө ч олон сайн зүйлсийг нь олж харж одоо эхэлж байгаагаа мэдэрсэн. 7 хоног өнгөрөхөд гэрийн уур амьсгал арай л өөр болж эхэлсэн. Хүүхдүүд аав ээжтэйгээ имэйлгүй харилцаж, нөхөр минь надаас зүхтаах биш юм асуудаг болсон. Санаачлаг гаргадаг болсон. Харин 21 хоногийн дараа юу болсон гэж нөхөр минь өөрөө надтай илүү ойр байх гэж хичээдэг, анхаарал тавьдаг болж эхэлсэн. Илүү их ярьдаг, илүү их анхаардаг, бүр өөрөө санаачлаг гаргадаг болсон гэж боддоо. Нэг л мэдхэд бидний хоорондын харилцаа, уур амьсгал өөрчлөгдсөн байсан. Би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Тэр юу вэ гэх юм бол би хайрлуулах гэж оролдохдоо гомдлох, нөгөө хүнээсээ л ямар нэг зүйл хүсэх байдлаар илэрхийлээд байжээ. Би гомдол биш, талархлыг сонгож сурсандаа баяртай байна гэд. Тэгэд энэ одоо зүйлийг зөвлөсөн сэтгэл судлаачдаа маш их баярлаа гэж бичсэн байсан. Нэрэл ингээд тэр зүйлийг олж харааддаг болоод хэрэгжүүлнэ гэдэг тэрнийхээ амтыг ингээд амтраад эхэлчихэж шít те. Тэгээ зөрүүлээд тэгээд яг талархлыг ингээд тарьдаг болоод талархал өөрөө айгуу тийм үржигддэг зүйл юм байна л да. Тэ одоо зөвхөн ингээд надад үлддэг ч юм уу эсвэл тэр хүнд нь ингээд хүрдэг зүйлхээс илүү ингээд цаашд үргэлжлэгдээд одоо тэ олон хүн давалгаалаад ингээд зүйл болохоор бас ингэж яг юух гоё нөлөөлсөн байх нэ. Маш гоё нөлөөлсөн байгаа. Тийм энэ бүсгүй шиг бас бичээд үзээсэй те. Тийм. За бичсэн байна. Манай болормоо шалдар маань гэрэлтэмтэй бас удаан хамт байсан. Тэгээд уулзалгүй их уджээ сайн байна уу гэсэн байна. Нэвтрүүлэг болгоны чинь сонсоод дүүдээ ярьж хамтдаа сайн эзэгтэй сайн ээж нөлөөлөгч нэгэн байхаар хичээж хэрэгжүүлдэг байлаа. Гэвч ийм юм бичиж байгаад уучлаарай. Хайртай дүүгээ зуурдаар алдаад хэсэг тулах цэггүй болж амьдралд талархах шалтгаангүй мэт санагдаж ирлээ гэж байна. Хайртай үр хүүхдүүд залуухан сайхан хананд гансар цугаа гарах ямар өр өвдмөр гэж гэвч одооноос өөрийгөө хүчилж босгох хэрэгтэй гэдгээ мэдэрч эхэлж байна да. Та хоёроосоо их зүйл сурсан. Энэ уналтаас босоход бас их дэмжлэг болж байгаа талархлаа гэсэн байна. Үнэхээр харамсалтай мэдээ байна тий. Тэгээ гүн эмгэнэл гэрэлтмийнхэн зүгээс, радиогийнхэн хамт олонны зүгээс одоо илэрхийлье. Даанч нэг хэсэг үнэхээр алга болсон юм аа. Тийм. Магадгүй яг ингээд одоо харахад талархал гэдэг сэдв тийм ойрхон, дотн бас тохирохгүй байгаа юм шиг байж болно. Тэгвэл магадгүй дүүгийнхаа өнгөрсөн амьдрал таны төлөө хийсэн тэр зүйлийг бодохдоо та талархлыг хүлээмж зөвшөөрч болно шүү дээ. Тий? Дүү маа надад тэгдэг байж илээ. Тэгэж ингэж хийсэнд нь маш их баярлаа. Дүү бит хоёрыг хамтдаа байхад тийм боломжийг өгсөн ижээ авдаа баярлаач гэдэг юм те. Уу гашуу гэдэг зүйлийг хүн ингээд тас завчаад үгүй амталмааргүй мэдмээргүй юм гэж өнгөрч болохгүй бас тэр мэдрэмжлэлтэй мэдээж ирхэн учраас гашуудах хэрэгтэй, уйтай байх хэрэгтэй. Тэгээ энэ зүйлийг бас илүү бас сайнаар даван туулаасай гэж хүсэж чинь те. Яг үнэ. Тэгээ уу гашуу гэд битгэд
нэлээд олон жилийн өмнө нэг анх удаа нэвтрүүлэг хийж байхад яг л хэлжсэн уух ашууг давах үе шатууд байдгаа гэд сэтгэл зүйч соёлогч маань одоо бас докторант шүү дээ тий хэлжсэн. Тэгээд эхний хэсэг бол ерөөсөө нөх хүлээн зөвшөөрдөг, хоёр дахь нь бол нөх хүлээн зөвшөөрдөг гэх тий. Тэгээд тэр уух ашууг туулах ёстой юм аа. Тэрнээс ингээ алгасч болдгоо маа гэж хэлжсэн. Тэгэхээр туулах ёстой зүйлийг харин туулахтаа нөө зөв даван туулах нь чухал тий. Магадгүй энэнд ч ихсэн бас яг зөв талархлыг тий хийж болох юм тий. Талархмаар байвал талархаад бичмээр байгаа зүйл бол бичээд тий гаргаад илэрхийлмээр байгаа зүйлээ илэрхийлээд даван туулдаг юм а гэж ярьж исэн. За тэгээд Даваасран баяр маань болохоор нөхрөө меншн хийгээд чи минь сайн байгаа шүү, хийж байгаа бүх зүйлд нь баярлаа, хайртай шүү гэсэн байна. Үнэхээр ингэж те талархал гэдэг зүйлийг ямар ч зүйлээс олж харна гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд болормаа маань ч гэсэн харсан байж те талархлаа гэдэг зүйлд нь бичээд өөрөө өөрийгөө босгон байгуулнаа гэсэн байгаад бол үнэхээр одоо баяртай байна. Тийм шүү. Манай нөгөө Сакогийн маань хамт ажилладаг эмэгтэй гэрэлтэм нэвтрүүлгийг маань хүлээн аван сонссон байлээ. Тэгээ сонсоод айгүй гой сэтгэлд нь хүрсэн талаараа ярьсан. Тэгээд ингээд бит хоёрын одоо ингээд нүдэнд яг нөгөө чимээгүй сонсогч нар гэдэг чинь бас их үнцэнтэй чухал хүмүүс байдаг тийм. Хэрэг үнэхээр таны зүрх сэтгэлд бидний дуу хоолой хүрээд таны зүрх сэтгэлийг тэрхэн агшин гэрэлтүүлэх тэр очийг бүр цаавал ингээд тод гэрэлтэх албагүй л дээ. Гэхдээ нэрэл тийм шүү дээ гэсэн тэр бодол төрж байгаа бол бит хоёртой гоё илэрхийлхийг хичээгээрээ бит хоёр нь маш гоё урам авдаг шүү. Тэр өдөртөө л гэрэлтдэг. Тэгээд тэрнийхээ ирч хүчээр дараагийн бас те нэвтрүүлгүүдийн маань өнгө төрх тэр ярианы агуулгууд ч гэсэн гардаг. Нөгөөтэйгүр олон хүмүүст бас яг энэ зөв одоо те урайлга, зөв хөшөөрг, зөв өдөөлт бас болох юм. Тэгэхээр магадгүй нэвтрүүлгийг тань бас сонсоод нэвтрүүлгийг маань сонсоод гоё өдөөгдөж байгаа тэр зүйлсүүдээс хуваалцаараа Сакогийн найз нь ойрхон ажилтдаг тэр хүн нь яг нөгөө Саку маань ингээд нэвтрүүлэг шеэрлэгтээ хараад сонсон чи яг тэр хүн үед нэрэл эн чинь тийм сүртэй зүйл биш штэ. Энийг ингээл хийчихэл та гэдэг тэр бодлыг төрүүлж чадсан. Үнэхээр гоё нэвтрүүлэг билээ. Сонсож байгаа шүү гэж хэлсэн байл. Тэгээ одоо ч гэсэн баярлалаа. Тийм бит хоёрыг сонсож байгаа бол тий бас талархлаа гэж хэлмээр. Тэгээ жижигхэн зүйл ерөөсөө бидний амьдралд олон одоо тий нөгөө өөрчлөлтийг авчирч чаддгаа гэж хамгийн ихэнд хоёлаа ярьж орж ирсэн шүү дээ. Тэрэн шиг талархал гэдэг жижигхэн зүйл нөгөө энд ингээд сургалтын цусан эмэгтэй маань за энийг хийгээл өөрчлөгдүүл гэжтэй гэж анх бодож исэн ч гэсэн зүгээр байж ахаар туршаад үзье хийгээд үзье гэд 21 хоног яг талархсан чинь 7 хоногийн дотор бол юу ч өөрчлөгдөхгүйсэн гэж ярьсан тий. Тэгсэн 21 хоногийн дараа олон зүйл өөрчлөгдсөн байгааг ингээд харсан гэдэг шиг тий. Яг гэрэлтэм мэдээж цомо битээр ингээд төгс хүмүүс биш ч гэлээ нэг жижиг зүйлийг ч гэсэн санаа болгож өгөөд тэрийг хамтдаа хэрэгжүүлж байгаа нь л нөө эмэгтэйчүүдэд дэмжих хүч болдог гол зорилго нь байгаад байгаа маа. Тэгээд талархал гэдэг ч гэсэн тий зүгээр нэг үгээр биш тий тэр хүнд гол нь л чи чухал хүн шүү миний хувьд. Чи гэр бүлийнхаа хувьд үн цэнтэй хүн шүү гэдэг тэр гоё зүйлийг өгдөг тэр мэдрэмж жижигхэн үйлдэл жижигхэн үг байгаа учраас тий яг энэн дээр л ерөөсө суурлаад манайхан өнөөдөр гэртээ эсвэл яг одоо бас ингээд уцаа аваад тий гэртээ байхгүй эсвэл нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ хамт байхгүй байгаа үед уцаа аваад нэг мессеж чичээсэй л гэж одоо эхний ингээд юм урайлах зүйл байна тий хандаа хүүхдүүдтэй бас өөртөө заавал хэлээсэй тий. Яг үнэ. Тэгээд магадгүй яг одоо гэрэлтмийг лайваар үзэж байгаа бол гэрэлтмийн маань лайвын доотал хайртай хүмүүсээ меншн хийж агаад чамаараа бахархдаг шүү, чамдаа талархдаг шүү, чамдаа маш их баярлалаа гэдэг үгнүүдийг тий одоо талархлын үг чи одоо маш олон янзаар илэрхийлэгддэг шүү дээ тий. Янз бүрийн байдлаар гоё бичиж өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд очирот мөх цэцэг маань баярлалаа гэсэн бол Даваасран баяр маань та хоёроосоо их зүйлийг маш их сурдаг шүү. Талархаж байна, хайртай шүү, баярлалаа гэдэг гурван гоё үгийг ардаас нь бичсэн байна. Дандаа бичт юм дөө. Үргэлж бичдэг. Бүр энэ үгэнд нь бүр ингээд нэг юм хөөрцөн те баярлцсан явж идэг штэ. За цомо маань өөртөө хичээж байгаа шүү цомо гэд меншн хийсэн байна. За тэгээд ер нь бол эмэгтэйчүүдийн талархлын нөлөө их байдаг гэж түрүү цомо ярьсан штэ тий. Тэр нөгөө яг хүний зүрх сэтгэлийг одоо шантрахж байгаа тэр зүрх сэтгэлийг шантрахгүй тий магадгүй гомдохж байгаа зүрх сэтгэлийг хүй гомдохгүй шүү гэд ингээд гомдол руу биш тий нааш нэгээ татаад ирдэг. Би энэ гэртнийх чухал биш гэсэн бодцсон явж байгаа өсвөр насны хин нэгэнд би ээжтэй ийм чухал юм биш тий гэдэг тэр үн цэнийг мэдрүүлэн ч гэдэг юм яг нэг тийм универсал нэг ийм эд төсөөлөгдөж байна. Бүх юмд ашиглаждаг тий ингээл цогцдаг тэгснэ ингээл хэрччихдэг хайчилчдаг гэдэг юм яг нэг тийм универсал багч шиг бүх юмд яг тохирдог. Хань маань надад хайртай юм биш үү? Ээжтэй би үн цэнтэй юм биш үү? Ээж надад уурлаагүй байсан юм биш үү гэдэг юм уу те?
бүх юмд яг юм тохирдог юм шиг сэдв өөрөө гоё л таа. Сэдв өөрөө энэ талархал гэдэг өөрөө маш гоё. Тэгээд гэр бүл гээд ягаад өнөөдөр битээр бас гэрэлтмээрээ онцлоод байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийг гэр бүлээс таслахын аргагүй л те. Яг л нөгөө нэг гэр бүлд гэрэлтүүлж идэг гэдэг бол эр хүн бол гэр бүлийг хамгаалж идэг, хангаж идэг те. Тэгээд гэр одоо юу гэдгийг нүмер нөөлг нь болж идэг нэг тийм том түшиг тулгуур байдаг штэ. Эмэгтэй хүн тэгвэл эсэргээрээ тэр гоё гэрэл нь байж идэг. Тэгвэл бид нар одоо талархал гэдэг зүйлээр гэр бүлдээ бас тэр гэрлийг одоо тий асаая. Талархал танаа гэр бүлд байхгүй унтарсан байгаа бол хичнээн өрөөнийхөө гэрлийг асаацсан байхад тэр байхгүй учраас тий зүрхэнд чинь гэрэл асахгүй байгаа бол хосын харилцаанд чинь тэр гэрэл байхгүй байгаа бол үр хүүхдүүдээ хараад ч гэсэн талархах сэтэл төрөхгүй байгаа бол өнөөдөр тэрийг бас тий бий болгоё. Эмэгтэй хүн эхлээл өөрөө өөрийнхөө одоо үнцэнд талархлыг бий болгочих юм бол цаашаага нөгөө нөлөөлөл чинь ингээл гэрэл өрөөний гэрлээ дасаад явдаг шиг бий болдог штэ. Тэгээд бас нэг тийм онцлог зүйл нь болохоор эмэгтэйчүүд яалтчгүй гэртээ хүүхдээ хараад сууж байгаа үедээ илүү олон жил тэгээд нэг тийм байгаа үедээ нэг тийм үнэлэгдэхгүй байгаа мэдрэмж авдаг штэ тий. Тэгвэл эсэргээрээ өнөөдөр гэрэлтмээр дамжуулаад ирчүүд сонсож байгаа юм бол одоо яг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа нэлээ олон жил болцсон байгаа эхнэртэй хайртай хүндээ те гоё талархлын үгийг энэ доор ч гэсэн меншн нэгээд бичээсэй гэж бодож байна. За тэгээд меншн нэгээд бичгээсэй жоохон ичиж мичээд байгаа бол те эхнэрлүүгээ шуудхан биччихээрэй. Тэ тэр нь л ингээл бит хоёрын өнөөдөр энд нэг 40 минут ярьж байгаагийн гол үр дүн байгаасай харагдахгүй үзэгдэхгүй те бидэнд хэлээгүй байсан ч гэсэн хэрэгцсэн нэг зүйл байгаасай гэж хүсэж байна. Хань ижлээсээ тэр гоё талархлыг нь хүлээж авсан бүсгүйчүүд маань харин лайвынхаа доор бичиж өгөөсэй. Тийм шүү дээ те яг үнэ. За очрот мөх цэцэг маань баярлалаа гэсэн байна. Тийм үү. За дандаа зүрхэнд хүрсэн гоё ирч хүч өгдөг хүчтэй бүсгүйчүүдтэй маш их баярлалаа. Гурван зүрх хэлгээсэн байна. Өөртөө баярлалаа. Хичээж яваа шүү. Сайн байгаа шүү гэж даваасран баяргч маань хэлж байна. Ийм л гоё урайлгахан нээлттэй хүн шүү дээ те. Азаа маань ингэсэн байна. Хайртай хандаа өдөр бүр талархаж явдаг шүү. Мөнх хоёр мөнөө чамдаа маш их хайртай шүү гэж бичсэн. Гоё гурван зүрх хэлгээсэн байна гэ те. Гоё өнгөнгийн гоё зүрх хэлгээхээр баярлалаа байгаа шүү. Хоёр дахь маш их гоё юу. Харин тий. За тэгээд хэрвээ нөгөө түрүүнд эмэгтэйчүүд гэртээ суугаад ингээд үнэлдэхгүй байгаа мэдрэмж авч байгаа бол гэд хоёлаа ярьсан шүү дээ. Хэрвээ тэх юм бол яалтчгүй энэс болоод гомдол хоримтлагддаг те саяны эмэгтэй шиг би гомдоо л хийсэн гэ те тэгээд гэр бүлд яалтчгүй гомдол хоримтлагдгаар ингээл нэг нэгэндээ үг хайж эхлээл те нэг тийм хүүтэн хүндийн уур амьсгал бий болоод идэг. Гэтэл тэр гомдол хоримтлагдаад хүүтэн хүндийн уур амьсгал бий болоод байгааг нөхөр болохоор би хичээгээ тагтж энэ хүн яагаад байгаа юм бол гэл те эхнэр болохоор намайг ингээд нэг жоохон үнлээд өгөөсэй гэл хоёр талын юм яваад идэг. Тэгээд нэг юм харилцаа тасардаг. За тэрнийхээ оронд тэгвэл хідүүлээ те би биендээ үнэхээр гомдолж байгаа бол гомдлоо яг үннээсээ хэлээд ханаа би ингээд надад ойрдоо цаг гарахгүй байгаад чинь жоохон гомдох гээд байгаа. Надад нэг ийм байдлаар цаг гаргаад өгөөч. Тэгвэл би баярлах гад байна гэдэг ч юм уу те. Ил цагаанаар илэрхийлэх юм бол нөхөр нь тэгвэл эсэргээрээ те би ингээд завгүй байж та гэхих оронд жоохон сэтгэл гаргаад үйлдэл хийгээд өгөх. За хэрвээ нөхөр нь үнэхээр ачаалттай байх юм бол эхнэр нь ч гэсэн те чамдаа би ийм халамжийг ойртоо үзүүлье гэд ингээд гоё үзүүлдэг ч юм уу те нэг кино үзээд байгаа юм. За киногаар аягүй ярина. Тэгсэн чи тэн дээр аягүй хөөрхөн орой болохоор л ингээд хятад кино л та. Тэгсэн чи орой болохоор л ингээд нэг юм төмпөн дусыг л эхнэр нөхөр хоёр зэрэгцээ суух юм аа. Тэгээ зэрэгцээ суугаал ингээд бие амраагаад те хөлөө амраагаад ингээд ариун цэврээ цахиа сууж явахдаа өдөр тутмынхаа зүйлийг гоё ярих юм аа. Тэгээ ярьж ирснаад нөхөр нь ингээд аягүй хөөрхөн халамжтай одоо ус чи хурчлөө гэл ингээд жоохон халуус нэмж өгдөг те. Тэр мэр ингээд аягүй тийм энгийн мөртлөө гэт нэх гой халамж би биэндээ талархаж байгаа тийм үйлдэлүүд тэгснэ одоо эхнэр нөхрийн хооронд ярилцаж амжихгүй байгаа зүйлээ яриад байгаа цаг байгаа байхгүй. Тэр ийм зүйлийг ч гэсэн бид нар өнөөдөр бас хийх нь тэг нэг нэгэндээ хэлж өгөх нь бас гоё юм байна. Тийм шүү. Одоо ингээл баясаагч маань надад талархлаа илэрхийлэх, би баясаагчтэй талархлаа илэрхийлэх цаанаа л ингээд харилцааг аюу гой бат бих болгодог штеп. Магадгүй би маргааш гомдох байсан бол тэр гомдох орон зайг болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр талархал гэдэг маань бүсгүйчүүдээ биднэрт үнэхээр хэрэгтэй. Бид нар цүнхэндээ хэрэгтэй юмнууд аваа явдаг штэ. Тэ хэрэгтэй толио авчи, уруулын будга авчи, амин димээ авчи, дүлхүүрээ авчи гэл тэ. За бороо орж магадгүй шүхрээ хийчи гэж байгаа шигэ. Энэ талархал гэдэг зүйлийг цүнхэндээ хийгээд сэтгэлийнхаа цүнхэнд хийгээд аваа явхаа бүү мартаарай. За маш олон комментууд ирсэн. Заяа аялгау маань өөртөө баярлаа гэж хэлье. Хичээж л явнаа гэсэн байна.
үнэхээр хичээж ингэж байгаа хэлж шүү. чадж байгаа чинь л маш том өөрчлөлт тий. Энэ хэлж гин гэдэг чинь л маш том хичээл зүтгэл нь штэ. Алтан чимэг пүрвж маань орж ирсэн. Оюун болор мундаг бүсгүй шүү гэж хэлсэн байна. Харин яг зөв ярьж байна гэж баяр жаргал маань хэлсэн байна. Зөв ярьж гин үү? Баярлаа гэдэг. За алтан чимэг пүрвж маань дахиад нэг хүн таг хийсэн. Инх цолыг хөөхөн ээлдэг охин байдгаа гэж хэлсэн байна. Ямар гоё юм бэ тий. Хүмүүс яг юм гоё талархлын үгийг хэлэх үнэхээр чухал тий. Өмнөх 7 хоногийн одоо түүхээсээ эргэн сөхий түүгэл тий. Өмнөх 7 хоногт бол би эмнэлэг твцсэн. Тэгээд ингээд эмнэлэг твчингүүд яг хамтрагч маань ганцаараа болоод тэгээд яг уу ихөө гэх тий. Гэтэл ганцаараа байсан ч гэсэн бүх эфирээ тий таслалгүй бүх зүйлсүүдээ ингээд яг таг хийгээд тэгээд бүр зүгээр ч байхгүйгээр миний хийх ёстой нэвтрүүлгийн одоо рейлүүдийн маань тасалж янзалж өгөөд ингээ хийсэн. Цоомодоо л үнэхээр их талархлаа. Хөр хийштэй. Өөдөөс арцуулж байгаа тий. Манай азаа ярьж өгсөн. Тий азаадаас их баярлалаа тий. Хатраада яг ингэж гоё нөхөж эмэгтэйчүүдийн одоо үн цэнийн төлөө дуу хоолойгоо хүргэж өгсөнд маш их баярлалаа. За даваас өрн баяр ихч маань өстой үнэхээр сэтгэл хөдлөж байна. Урт комент хийгээд шүү тий гоё. Ингэж байна. Би бүр багасаа эмч нарын буруугаас болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон ч өөрийнхөө энэ бэрхшээлийг бэрхшээл гэж хардаггүй. Харин энэ байдлаараа бусдад урам зориг өгч байгаадаа үнэхээр талархаж явдаг гэсэн байна. Тийм шүү үнэхээр чухал. Бид нар ингээд нийгэмдэр яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харахтаа заримдаа ингээд буруу харцаад идэг гэд хүмүүс надад маш олон удаа хэлжсэн ингээд өрөвцөн харцаар ч юм уу. Гэтэл би ийм байгаа ч гэсэн бүр нэг хүүхэд бол бүр тэгэж ярьж байсан. Би ийм байгаа ч гэсэн би өөрийнхөө хувьд маш үнцэнтэй. Би өөрийнхөө хувьд олон зүйлийг хийж чадна. Бити тийм өрөвдлийн нүдээр хараач гэд тий. Тэгэнгүүт нэрээ тийм юм байна штэ гэд байгаагаар нь хүлээж аваад тэр хүнээс байгаа нөөц боломжтой тий чадвар тэр зүйлийг нь гаргаж ирэх нь бүр маш чухал юм байлээ. Тэгэхээр даваас уран баяр маань тэр байдлаараа ч гэсэн нийгэмд нөлөөлж байгаа өөрөө өөрийгөө ч гэсэн тэр байдлаараа бүр үнэнхээр зөв таньсан байгаа нь гоё юм тий. Нөгөө бэрхшээл биш боломж гэж харж байгаа тэр харах чадвар өөрөө талархах орон зай байгаад байгаа хгүй. Тэгэхээр ингэж гоё эргээр харж агаад маш их баярлаа гэж хэлмээр энэ тий. Хүн болгонд л сул, дутуу тэр зан чанарууд, тэр талууд ямар нэгэн зүйлүүд байгаа. Гэтэ тэрийг ингээд энэ маа л хэцүү. Би бол багтаа өөрийгөө айгүйх бор аштай гэж боддог л шүү дээ. Бор аштай. Ёо бор аштай. Тэгээ ингээ яасан чи хүн болгоны өөрийнх нь нэг хардаг юу байгаад байгаа хгүй те. Би ганцаархнаа бор аштай биш. Би ганцаархнаа ийм биш те. Гэт хараад эхэлсэн чи бор аш чи ямар гоё юм бэ? Гоё штэ тий. Намайг бүр тэгдэг байсан штэ. Хүмүүс ингээд хүүхдүүд айгүй хэцүү. Хажуучин зогсохоор би амар хар бүр харагдах гээд байна гэл. Ингээд тэгээ би цагаан байгаадаа тий. Цагаан байгаадаа ингээд бараг санаа зовоод иддэг байсан. Тэгээд оюутан болоод орж ирсэн чинь манай нэг философийн багш бүр үнэхээр хөөрхөн юмхтэй. Тэгэд айгүй гой бопор арьстай. Тэгээ би бүр тэр багш шиг арьстай болохыг мөрөөддөг байсан ш. Тэгээ мөрөөдөд явахтай байгаа арьсан л юм чинь тий. Тэгээ сүүлд харин яг өөрийнхөө арьсыг хүлээн зөвшөөрөөд тэгээ өөр штэ хүн болгон өөр. Хүн болгон ийм байдаг гэдгийг. Тэгэхээр чинь өөрхөө бор арьстай эмэгтэйчүүд шаналдаг шиг ингээ цагаан арьстай ч гэсэн шаналдсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүн чинь өөртөө байгаа зүйлээ л айгу дутуу хараал дутуу ингээл ямар санда зураг харахаараа өөрийгөө ямар гарч байгааг хамгийн түрүүнд хардаг. Тэгээ ер нь ингээд өөртөө байгаа зүйлүүдийг хэрвээ сайнар хүлээж авч чадахгүй бол зүгээр л байгаа зүйлсүүдтэй эхлэх талархаж байгаа. Яг үнэ. Бораштай ч ихсэн алаг нүдтэй юм байна. Баярлаа гэл тий. Тэгээ ингээд талархаад ажимаар талархаад тахаар өөртөө байгаа олон дутагдлуудыг гоё давуу байдлаар нь олж харах тэр боломжууд бас нээгддэгэ. Яг үнэ. Тэгээд хэрвээ талархал гэдгийг бид өөртөө эхлэж өгч чадаад дараа нь гэр бүлийнхаа хайртай хүмүүс рүү өгч чадах юм бол халдварладаг тархдаг зүйлээ гэж түрүүн цаамаа хэлсэн те. Тэгээд яг тэр талархал гэдэг зүйл эмэгтэй хүнээс өнөөдөр эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр ярьж байгаа учраас эмэгтэй хүнээс эхлэж чадах юм бол тэр талархлыг гэр бүлдээ халдварлуулж тарааж чадах юм бол яг эр хүн өөрөө өөрийнхөө тэр үнэлэгдсэн мэдрэмж гэдгийг нөгөө эр хүн бахархал талархал гэдгээр босгон байгуулдаг юм бол тэрийг авч чаддаг юм байна. За тэгээ мэдээж үр хүүхдүүдэд ч гэсэн маш том нөлөөтэй. Хүүхдүүд аюулгүй орчинд те аав ээжийнхээ бие биендээ талархдаг, бие биенийгээ үнэлж чаддаг, нөгөө бие биенээсээ өөсөвийг хараад хэрэлдээл ингээл те
чичлэл байх биш те. Тэр гой зүйлийг олж харж бас чаддгийм байна. За нөгөө талаасаа одоо гэр бүлд тийм дулаан, халуун, уур амьсгал яалтчгүй бий болохоос аргагүй. Талархаалахт ч өөдөөс нь юун гачаач юм яриад байгаа ингэж хэлэх хүн байхгүй шүү дээ те. Талархлаа гингүүд хүний харцан зөөлөрдөг, хүний нүүрэнд инээмсэглэл тодордог те. Тэрэндээ баярлаад дахиад дараа нь илүү сайн зүйл ахиад хайртай хүндээ хийж өгөх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл төрж идэг шүү дээ. Би л тэгдэг. Одоо хүмүүс ч гэсэн тэгдэг гэдгийг ингээд аюу олон удаа анзаарч ирсэн. Тэгэхээр төрдөг учраас энэ тийм муу зүйл биш шүү. Талархлыг гэр бүлтэй халтурлуулаарай, тархаагаарай тий. За тэгээд давсран баяр маань хүмүүс дандаа хөгжлийн бэрхшээлтэй гэхээр үргэлж буруугаар боддог. Одоо хүн харагдаж байгаа шигээ байдгүй бүх зүйлдээ талархаж байна гэсэн байна. Үнэхээр гайхалтай шүү дээ тий. Тэгээд энийг илэрхийлээд энийг түгээн гэдэг чинь олон бас яг энэ төрлийн бас тий боломж одоо юу боломжтой хүмүүс тий энэ боломжтой хүмүүст бас айгүй гоё юм өөдрөг сэтгэлгээ болж очиж байгаа байхгүй. Тэгээд 4 хүүхэдтэй би миний хувьд тэгээд баг хүү дээрээ ер нь хүүхдүүд дээрээ яг л нэг л зангаараа л байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ манай баг хүүхэд маш их талархлыг юм гоё реакшн өндөртэй хэлдэг байхгүй. Emotional тий. Вау, баярлаа ээжээ гэл. Тэгэл нэг шин юм авчирж өгөөл шин цамц ч юм уу тий шин ингээд юм аваад тэгэхээр гоё ээжтэй баярлаа ваа алида өмсөж үзье да гэл шууд ингээд тэр дээр ингээд хүлээж авдаг. Тэгээ тэрийг нь харахаараа хүн чинь дахиад ингээд баярлуулмаар санагдаад байт юм л. Тэгээ тэр нь бүр ингээд нэг юм 2 моёртой байхад нь байж одоо ингээд 5 хүрч байгаа байхгүй. Тэгээ саяхан хизээ хэлээ би нэг юм санаандгүй зүгээр өөртөө илүү байгаа зүйлээ ингээд зориулж юурс авчираагүй. Тэгээ ингээд маа минийхөө гэдэг чи баярлаа гэх нөгөө тань ингээд гарсан чинь айгу хөөхөө санагдаад тэгээ за энэ миний тусгал ах та гэж буцаагаад өөртөө талархаж тий. Тэгэхээр зэрэг таны эргэн тойронд бас ийм талархдаг нэгэн байгаа бол та өөртөө талархах бас шалтгаан шүү. Тэгээ миний амьдралд басаач бас хараасаа гэж хүсэж байна. Миний амьдралд бол маш гоё талархах одоо ингээд талархуулгаар зүйл ингээ хийхээр айгүй гоё тийм хүлээж авдаг хүн бол манай хатан ээж байхгүй. Гэтэ би хатан ээж гэж нэг дууддаг. Ингээ хэлэхээр надад өөрт мань айгүй эвгүй. Нөхрийн маань ээж. Ямар нэгэн зүйл ингээ худалдаж аваад ч юм уу эсвэл зориулаад авчираад тэгэхээр хөө миний хөө баярлаа энэ чинь зайл энийг үзье да энэ яадаг гэдвэ хөө за би ч та гараад өгчээ өвгөө энийг хараа гэл тэгэл гэртэн хүн орж хөө охин маань ийм авчираад энэ бүр ингэдэг гэж штэ би бүр бодоод исэн байхгүй юу гэл тэгээ тэрийг нөгөө хүсэжсэн түүхээ ярина би бүр хараа би бүр өнгөрсөн 7 хоногт явж исэн чи би бүр энийг дэлгүүрт ингээ байхыг хараад ямар гоё ах юмсан гэж би бодоод гэх ямар хөөх юм бэ тэрийг ингээ яриад амар гоё хүлээж тэгээ тэрийг нь харахаар ингээ баярлмаар санагдаад идэг. Тэгээ одоо ингээд яг талархлын сэдвэр дээр заавал энэ ээжийн түүхийг ярих хэрэгтэй болдог. Яригдлаа л та. Таны хувьд хэм бэ? Миний хувьд хэм бол хүүхдүүд маань юм байна. Тий нөхөр маань юм байна. Тий тэгээд харахаар нэрээ бас яг тэгдэг. Амьдралд ингээл олон зүйлсөд тулгараад би түрүүнд ярьжсэн шүү дээ. Ин чинь үүрэг хариуцлах штэ гэж анх боддог байсан бол сүүл талархаад ирсэн чинь хүүхдүүд маань яг тэгдэг байхгүй. Ээжээ яг тухайн үед гээл те өсвөр насндаа бол тэр талархал гэдгийг чи мэдэхгүй шүү дээ. Ээж аав ядаргаатай ингээл явж яснаа. Тухайн үед таны хэлжсэн тэр зөвлөгөө те таны ингэж биднийг ингээд сонсоод те дараа нь ингээд шууд ингээл загнахгүйгээр ингүүл тэгүүл гээл ингэж яхаа чинь бүр үнэхээр чухал байсан юм билээ. Тухайд ингээл сүртэй ингээл лээжсэн чинь дараа нь бол ингээл амьдрал ингэсэн шүү гээл те хэлж байгаа тэр зүйлүүд их гоё байдаг. Тэгээ нөхөр маань ингээд дандаа хэлдгүү ч гэсэн тэгдгийн нэ чи ингээ айгүй эрэг байхгүй юу юмыг ингээл болгон бүтээн гэдэг гэл тий энэ зүйлд ч ястаа нэрээ гоё байдаг шүү гэл ингээл хэлэхэд л тий тэгээд ингээд энэ тэндээс бас сонсноо надад хэлэхгүй мөртлөө найз нөхдөө хамаатан садандаа ингээ хүмүүст ингээд өөстө тэнгэрт гартал магтцсан байдаг байхгүй тэгэхээр л ингээл баярлал тий хөөрөл тухайн үедээ надад хэлээгүй мөртлөө миний анчин гэл ингээл баахан юм ярьсан байнгут нь хөө намайг бас магтаа явж идэг юм байна штэ гэл тий тэгж боддөө штэ тэгэхээр яг тэр амьдралд тэр үгийг ингээд тэр тулсан хүндээ хэлж байгаасай тий тулсан хүндээ хуваалцж байгаасай манай бас нэг дүү байдгийн би тэр ч одоо ингээ багасаа л та зодтолдож өссөн хоёр даа гэдэг шиг тий тэгэхэд л одоо ингээл амьдралын наан цаанд бүхэл зүйл дээр ингээл тий баярлаа гэл ингээл байнгын хуваалцж яадаг нь бас үнэхээр гоё цаг өндөрсөн баярлаа гэдэг би их чинь болохоор зоддог байсан гэсэн өөрөө мэдгүй ухаан мэдэрлээ алдтлаа зод за тэгээд өнөөдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр дээрээ хэдүүлээ талархдаг тэр худаг байцгаая гэдэг уриалгыг бас дэвшүүлмээр нь та өнөөдөр энэ дэлхийн эмэгтэйчүүдээс хамгийн их талархсан тэр нэг нь байгаарэ гэж
бүсгүй таныг ятгамаар байна. Ерөөй. Аха. За ингээд энэ төргээд өнөөдрийн гэрэлтэн нэвтрүүлгээ жаргаж байна. Бүгдээ хамтдаа маргаашийн гэрэлтэн 12-5 минутаас эргээд болцъё. Түр баяр таа. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж, өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.